Манайхаа шүү дээ хамгийн оргил ачаалал тооцоод 40 кВт байгаа байхгүй юу? Одоо том моментумын ачаал 40 кВт. Бүх юм ажиллаад шүү дээ. Би үндсэндээ яаж юм гэхээр халаалт ажиллаад 380-аар ажилладаг чинь манайх халуун усын чи агсан зүрийн халаагч гэх Клаге Германы халаагч байгаа. Би одоо оржоод үзүүлээ. Тэр хэдэн кВт? Тэр чинь 22 18 кВт гэхгүй юу? Тэр халаалт их. Тэр одоо шинэ агсан зүрийн халаагчийн өөрөө 18 кВт-ийн халаагч байхгүй юу? Тэгээд 22 кВт-ийн дулааны одоо энэ пар халааж байгаа юм байна. За дээр нь нөгөө пэч одоо зуухнууд манай гэрийн те пилетч 380-аар ажиллаж байна. Энэ дүр бол хамгийн өндөр одоо цахилгаан зарцуулж байгаа юм таахгүй. Бус нь бол айгүй бага. Энэ байшинг орхол битээр цахилгаан зарцуулалт хамгийн багтаа байх хэрэгтэй гэл бүх гэрлүүдийг нүдэн лед гэрлүүдээр шийдсэн байхгүй. Тэгжээ цахилгаан зарцуулалтаа багасгаж ирсэн байхгүй. Тэгвэл яг бодит байдал дээр тэд чинь 40 руу хүрэхгүй шүү дээ. Дандаа андер 30-аас доош л байна тий. Нэгэнд одоо хавцсан юм 26 авсан. 26. Тэгэхээр чи энэ бүтэн хангаж байгаа байхгүй. Надад одоо 30 нэртэр байгаа. Би энэ чинь нэг 20-ыг л хэрэглэнэ үндсэндээ. 20-ыг би хадгалж үлдээж таг тасарсан үе ч гэдэг юм те 50% нь. Тэгэхээр би үндсэндээ зарлаа 50% хэмж чадчих байгаа байхгүй. Ямар ч тохиолдолд. Бүх хэрэглээ агшин зурд хэрэглэж байгаа киловатт нь 40 бол би 20-ыг эндээс авахад надад цаана 20-ийн төлбөр би төлж байна л гэсэн үг. Тийм учраас түрүү нэг ярьж байхдаа хэлээд байдаг шүү дээ. Ямар ч тохиолдолд би энэ одоо энийг бизнес гэж үзвэл би хасах хийхгүй байхгүй. Дандаа нэгтэй ажиллаж байгаа байхгүй тий. Тийм мэдээж ингээд тог тасарсан үед юу болоод л хүн чинь нөгөө хэмнэлтийн орнолгоо орох хэрэгтэй шүү дээ тийм ээ. Тэгэхээр тог тасарсан үед бид нэр учиргүй тухайкнд юм шааргал хэлэхгүй л билгүү дээ тий. Ийм юм судалгаа байх хэрэгтэй мөлий. Би тийм судалгаа олж хараагүй байхгүй. Монгол улсад тог тасарж байгаа давтамж хэдийн гэдэг жишээл судалгаа нээлттэй байдгүй юм бэл. Тог тасарж байгаа дундаж хугацаа жишээлбэл хэдэн цаг тог тасардгийг гэдэг. Тийм судалгаанууд байхгүй мөлий. Зүгээр яг амьдралаас авж байгаа юм юу гэхээр энэ нэг цуслангийн хэсэг учраас хотод гал алдахгүй тулд цуслангаа эхлээд унтраадаг байхгүй. Хотдоо тогоо өгөхийн тулд одоо энэ станцууд чинь те зүүн түгээг мөгчдөг гэж ажилладаг байхгүй. Тэгэхэд манайхаа штэ өдрийн цагаар тасардаг. Тэгтээ максимум ихтэй л нэг 2 цаг тасардаг. Шүн тасраад ирэхэд нөгөө хяналтын камер чинь надад хэлээд байдаг байхгүй. Манай чинь хяналтын камертай шүү дээ. Хяналтын камер чинь хизээ ундрч хизээ асныг харна. Нэг хоёрдугаарт би нөгөө нэг саарл усны графийн технологи хэрэглэж байгаа шүү дээ. Графийн минь тархин тэдэн цаг тасраад тэдэн цагт ирсэн шүү гэдээ надад мэдээлдэг байхгүй. Тэгэхээр би нөгөө тог тэдэн тасраад тэдэн цаг үргэлжлээд ирсэн байна гэдгийг харцдаг байхгүй. Дандаа л гарцсан дээрс бүгдийг хянччихдаг. Одоо энэ ороод ирэхэд 3 ерөөсөөс харна. Одоо 3 үзүүлэлтээр харна гэсэн байхгүй тий. Тэгээд бодоход байна шүү дээ. Сая тог тасарлаа. 2 хоногийн өмнө тасарсан да тий. Тэгэхээр чинь цуслан руу ирэхэд 40 минут болсон байхгүй. Тэгэхэд манайх тогтой байлаа гэж тий. Тэгэхээр одоо би нөгөө 50 ажиллаа хийх боломжийг энэ царайлаг ажилсаг нөхдөд надад боломж олгож байгаа байхгүй. Үндсэндээ би эдэр ажиллаа хийж байхад би санаа зовхгүйгээр хотод ажиллаа хөөцөлтөд явж болж байгаа байхгүй. Үндсэндээ би тэр хугацаанд мөнгө олж болох нь шүү дээ тий. Эдэр бол найдвартай миний арыг доож байгаа байхгүй. Ийм учраас